Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр их шиг үсгээ баттган ангилж сурцгаая. Их шиг үсгээ нэрлээд өнгөөр ялган бичсэнийг ажиглаарай. Багшигаа дагаад уншаарай. А, Э, И, А, О, О, У. Хүүхдүүдээ дараах зургийг ажиглаарай. Анхааралтай сонсоод багшигаа дагаад нэрлээрэй. Нэрлсэн үгийн их шиг авийг давтан хэлж бичиж тэмдэглээрэй. Арслан, арслан. А их шиг авээ. Онгоц, онгоц, онгоц. О их шиг авээ. Унаг, унага, унаг. Үгийнхэнд О их шиг авээ сонсогдож байна. А, О, У ихшгүүдийг эр их шиг гэнэ. Эдгээр эр их шиг орсон үгийг эр үг гэж нэрлэнэ. Хүүхдүүдээ дараах зургийг ажиглаарай. Анхааралтай сонсоод багшигаа дагаад нэрлээрэй. Нэрлсэн үгийн их шиг авийг давтан хэлж бичиж тэмдэглээрэй. Имэйл, эмэйл, имэйл, их шиг авээ. Өндөг, өндөг, өндөг. О их шиг авээ. Үүл, үүл, үү их шиг авээ. О, У ихшгүүдийг эм их шиг гэж нэрлэнэ. Эдгээр ихшгүүдээс бүтсэн үгийг эм үг гэж нэрлэнэ. Зургийг ажиглаад нэрлээрэй. Ямар их шиг авээ сонсогдож байна вэ? Анхааралтай сонсоод бичиж тэмдэглээрэй. Илжиг, илжиг, и. Алим, алим, и. Ирвэхи, ирвэхи, и. Илжиг, алим, ирвэхи. Эдгээр үгэнд и их шиг, ихшгүүдтэй найзалж үг бүтээсэн байна. Иймд и ихшгийг саармаг их шиг гэж нэрлэнэ. Өнгөөр ялгаж бичсэн их шиг үсгүүдийг анхааралтай ажиглаад багшигаа дагаад уншаарай. А, О, О эр их шиг. О, У эм их шиг. И саармаг их шиг. Их шиг үсгүүдийг эр их шиг, эм их шиг, саармаг их шиг гэж 3 ангилна. Эр их шигээс бүтсэн үгийг эр үг, эм их шигээс бүтсэн үгийг эм үг гэж нэрлэнэ. И их шиг авайн дангаараа үг бүтээсэн бол эм үг болно. Жишээ нь илжиг, ишиг эм үг болно. Дараах зургийг нэрлээд анхааралтай сонсож урт ихшгээ бичиж тэмдэглэцгээе. Лаа, дээл, лир, луван, бороо, мөөг, сүү, үү,
Зургийг нэрлээрэй. Үгийн аль хэсэгт хосог шиг сонсогдож байна вэ? Анхааралтай сонсоод хос игшгээ бичиж тэмдэглэцгээе. Туулай. Хүүхэлдээ. Могой. Дугуй. Үйлдвэр. Зөв бичиж сурцгаая. Бидний сайн мэддэг 61-ийн буюу ыг эр үгэнд залган бичиж урт игшхийн адилаар дуудаж уншина. Им үгэнд залган бичиж урт игшхийн адил дуудаж уншина. Дараах үгийг ажиглаад багшигаа дагаад уншаарай. Эр үг. Малын, номыг, голын, унагны, барыг, усны. Эм үг. Өвсийг, имээлийн, тэмээний, мөнгийг, элжигний, ишгийг. Хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээ баттган дараах эхийг ажиллаарай. Дээл эхийг уншиж эр эм үгээр нь ялган бичээрэй. Хос игшгийг цэнхэр өнгөөр, урт игшгийг шар өнгөөр ялган будаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон бяцхан шавнартаа баярлалаа.